Засгийн газрын хуралдаанд газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд улсын хурал өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх ашиглуулах газрын байр шил хэмжээг төвлөрсөн байдлаар засгийн газрын түвшинд тогтоодог зохицуултыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүллээ. Инженерийн зам дэд үтц байгуулах тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг илүү уялдаа холбоотой бодлоготой шийдвэрлэх боломж бүрднэ. Нийслэлээс орон нутагт шилжиж ирсэн иргэн гамшиг ослын улмаас орон гэргүй болсон нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эренб дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ. Мөн тухайн аймаг сумын харьяал бүхий иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгож тусгалаа. Улс орон нутгийн хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичиг тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шатны иргэдийн төлөвчдийн хурлаас баталсан газрыг зориултын дагуу төсөл болон сонгон шалралтын зочмоор олгох зохицуултыг наривчилж тусгажээ. Малчтад тэжээлийн ургамал тариалах зориултаараа 5 га хүртэлх газрыг давуу ирэхээр эзэмшүүлэх, өвөлжөө хаваржааны зориултаараа 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуултыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын доктортой байдлыг дэмжих зохицуултыг тусгажээ. Автцам төмөрцөн усны сан, ойн сан, тусгай хамгаалалтай газар, ашигт малтомлын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалтай холбоотой салбаруудын орон зай мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцаалд зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэх салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуултыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар газар олох асуудлыг орон нутагт илүү бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат амжилтлага зөөрч иргэдэд учирдах хүндрэл чирэгдэл багаснаа. Орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн дэд бүтээцээ бүтээн байгуулалт үйлдвэрлэл үйлчилгээний зориулттай газрыг бодлоготойгоор олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ. Мөн малчид тэжээлийн ургамалаа тариалах боломжтой болсноор урамсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадвар сайжирч, гамшигын эрсдлийг бууруулахад бодиттой дэмжлэг болно гэж үзсэн байна.